Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Асын хараа 2050 болон шин сэргэлтийн бодлого дунд хугацааны хөгжлийн бодлогын баримтчгүүдэд орхны хөндийд шин нийслэлийн байршлыг сонгож техник эдийн засгийн үндэслэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр заасан байдаг. Энэхүү хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэл нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдж байгаагаараа бас их онцлогтой. Мөн өнөөдрийн энэхүү хот төлөвлөлтийн үзэсгэлэнд хот төлөвлөлтийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн олон улсын нэртэй архитектор, судлаачид, эрдэмтэд нэгэн дор чуулж өөрсдийн бүтээлээ танилцуулж байгаагаараа маш их онцлогтой болж байна. Та бүхний сэтгэл оюунаа шингэн бүтээсэн бүтээлээр цогцлон бүтэх шинэ хорон хот нь Монгол улсын үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлийн